Бүгд найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотноо шинэрэнд Шанхайн үзэл санаа нийтлэг үнэт зүйлсээс бодит хамтын ажиллагаанд сэдэвт Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын мэдээлэл судалгааны байгууллагуудын дээд түвшний уулзалт болж байна. Дээд түвшний уулзалтыг Киргизийн ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээллийн бодлого хариуцсан захирал Дайрбек Арунбеков, хамтран зохион байгуулагч, Синьхуа агентлагийн дэд ерөнхийлөгч Ши Янчун, Кабар агентлагийн дарга Шир Металевнар нээж Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид бэхжүүлж, олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх, зөвшөлтслийг цогцлооход хамтрагч байгууллагуудын идэвхтэй үйл ажиллагаа, үүрэг оролцоо чухал болохыг онцоллоо. Уулзалтад Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон түнш орнууд, бүс нутгийн 200 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага, судалгааны институт, төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож, бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, инх тайван зөвшөлтслийг дээдлэх, хуурамч мэдээлэлтэй тэмцэх, нэгдсэн үндэсний байгууллага төвтэй олон улсын тогтолцоонд хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, даян дэлхийн засаглалын санаачлагыг хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллагууд дэмжиж ажиллах, мэдээллийн агентлагууд хоорондоо мэдээ солилцох, нэгдсэн платформ байгуулах зэрэг сэдвийг хөндөн хэлэлцүүлэг өрнүүлсэн. Монгол улсаас үндэсний мэдээллийн Монцомын агентлаг, Монгол улсын их сургууль судалгааны байгууллагын төлөөлөгчид энэхүү уулзалтад оролцож байна. Энэ хүрээнд Монцомын агентлагийн дарга Энх Орших, Синьхуа агентлагийн дэд ерөнхийлөгч Ши Янчунтай хоёр талын уулзалт хийн санал солилцсон зөвшөөрөлцлөө.